За та бүхний өдрийн амлын дахин ирье. За сонгуулийн ерөнхий орны даргын үүрэг гүйцэтгэгчээс нэг хоёр зүйл тодруулах юм аа. Нэгдүгээрт одоо энэ 20 шатны сонгуульд оролцоод шинэ сумын иргэдийн төлөөлөгчдийн урлын төлөөлөгч болчихсон, аймгийн урлын төлөөлөгч болчихсон ийм нөхцөл байдлыг бид орон нутгийн сонгуулийн тухай хуулиар хийжсэн ийм нөхцөл байдал байна. За энэтэй холбоотой үндсэн хуулийн цэцгийн дөнгөлт гарчихсан. За энийг бол нийт сүлээрээ гэсэн. Энэ дээр энэ сонгуулийн ерөнхий ороо бол одоо судалгаа хийгээд их тодорхой байр суурь илэрхийлдэг байгууллага. Мэдээ сонгууль зохион байгуулахаас гадна сонгуулийн эрх зүйн орчинтой холбоотой. Энэ дээр та бүхний байр суурь ямар байгаа вэ? Цаашдаа бид ингээд ийм хоёр сонгууль зэрэг ороод тэгээд хоёулаа данд гарчаад тэгээд дараа нь мэдээж нэгийг сонгох ийм бас хуулийн зохицуулт хийчихэд тэрний хараас ахаа сонгууль зохион байгуулж төсөөс одоо ийм зардал гаргадаг. Эсвэл одоо сонгууль зохион байгуулна гэдэг чинь бас өөрөө цаана захиргааны болон бус зохион байгуулалт ба шүү дээ. Энийг яах вэ гэдэг нэг ийм асуулт байна. Энийг бид яах ёстой вэ? За хоёр дахь асуулт болохоор зэрэг одоо бид ингээд сонгууль зохион байгуулалттай холбоотой бэлтгэлээ хангаж байгаа юм байна. За энэтэй холбоотой энэ зүгээр мэдээж хэрэг одоо засгийн газрын нөөц хөрөнгөөс гарчих бах. Бусад одоо захиргааны бэлтгэл нь одоо хэр хангагдсан байна вэ гэдэг ийм асуулт байна. Захиргааны бэлтгэл бол өөрөө их тийм захиргааны байгууллагаар дамжуулаад одоо хангадаг зөв шүү дээ. Энэ дээр энэ бэлэн байдал хэр байгаа вэ гэдэг ийм хоёр асуулт байна. Баярлалаа. За зулуухаар гишүүний асуултанд даваа учир дарга ажлын хэсгийн 4 номерын бүлгэн. За би хоёр дахь асуултаас хэлж хариулъя. Гишүүн бэлтгэл ажил хэр хангаж ажиллаж байна гэж. За ямар ч байсан бид бол цаг хугацааны хуваарьт нийцүүлээд ажлаа бол өнгөрсөн оноос хэлж төлөвлөлөөд явж байгаа. Түрүүн би танд бас дурдсан 5 чиглэлээр 44 ажлыг бол ингээд хуваарьт ажилд оруулаад хүн болгон эзэнтэй орон нутагтай хамтдсан ямар ч байсан ажил бол зохиж урмын дагуу хуулийн хугацаанд явчихна. Ингээд 4 сарын 12-ноос эхлээд сонгуулийн хороод байгуулагч чинь. Тэгээ бид бол сонгуулийн хороодтойгоо шууд харьцаад ажилладаг учраас бол энэ дээр бол бэлтгэл ажил бол хуулийн хугацаанд явж байгаа учраас энэ дээр янз бүрийн одоо асуудлууд бол гарахгүй гэж би ойлгож явж байгаа. За хоёр дахь асуудал, нэгдүгээр асуудал ер нь бол 24 оны орон нутгийн сонгуулиар 8031 мандатад давхарцсан тоогоор 78 иргэдийн хурлын төлөөлөгч давхар дээр сонгогдсон. За өнгөрсөн онд бол бид 47 дээр нь сонгуул явуулаад аль нэг талд нь гарцсан. За өнөөдрийн байдлаар бол 15 давхар тал дээр бол нөхөн сонгуул явагдах гэж байна. Тэгээд ямар ч байсан хуулийнхаа дагуу нэгжийнхээ хуулийг бол бид бариад аль нэгэн дээр нь байх ёстой гэдэг зарчмаар явсаар хагаад өдөө үрсэн. За ямар ч байсан одоо бол нэг үлдэгдэл 16 давхардсан төлөөлөгч байгаа. Энэ дээр бол орон нутгатайгаа яриад ямар ч байсан асуудлуудыг бол тодорхой хэмжээнд шийдэж явж байгаа. Тэгээ бид бол орон нутгийнхаа сонгуулийн хуулинд одоо саяын зэсээс гарсан дүгнэлттэй холбогдуулаад өөрчлөлт оруулах саналуудаа явуулчихна. Ингээд 28 оны сонгуульд ямар ч байсан зөрчил бол гарахгүй нэг талдаа гараад явчихнаа. Ямар ч байсан мандат их олон байдаг. Оролцогч нэр дэвшигч нар их олон байдаг. 24 оны сонгуульд бол 17248 нэр дэвшигчээс одоо 8031 мандатад иргэдийн хурлын төлөөлөгч нар маань сонгогдсон. За Батбат